Сайн бацхан үзэгчтэй цагаанбар байкон байна. Өнөөдрийн бичлэгээр Mobile Legends дээр хэдүүлээ чоугаар 5 эсрэг 1 хийнэ. Гэхдээ миний өрсөлдөгчд бол компьютер. Тэгэхээр бичлэгээ эхлүүлэхээс өмнө та бүхэн дөнгөж саяхан сувгаа эхлүүлж байгаа намайг дэмжиж лайк болон subscribe дараарай. Бичлэгэндээ орцгоо. За би минутаа хасах дараа Эди файтер болсон. Мэдээд яагаад файтер болсон бэ? Тэр баатар бол файтер учраас миний хамгийн том өсөлтөч. Хөгжүүл надад маш их хүндрэл учруулна. Тийм учраас би батангтай тулаан өрнөжээ. Хэдэн батангтай тоглосон бол сүүлдээ батагийг жинкнээсээ толгой болсон. Яг том утгагүй би авчиг авчаад байж байтал баданг төрөөд ардлаас нь айлын жанглер сейбер ирсэн. Тэгээд би айлын жанглер сейберийг авсны дараа баданг руу дайрч бадангийг авсан байгаа. Тэгээд дараа нь гол руу очиж сейбер болон гарагээ үзсэн. Сейбер гара хоёрыг би үзээд дийлэхгүй тэр хоёр тавар доод намайг дийлэх болохоор хоорондоо багтээ нэг рүүгээ дайрч маш их удсан. Тэгэхээр тэр хоёр надаас ахаад яваад ирсэн. Тэгээд би минутаа аваад дуусангуудаа доошоо явж яаруу очив. Өгөөд яа манай таврыг дуусчихсан. Би яг өсөө хийснээрээ амтцаа. Тэгээд явж байтал айлын танк нь хурж ирсэн. Тэгрэл танк би өөрөө үүнийг алхахыг өсөөгөө дээшээ батагийг алхаад байж байтал сейбер ирсэн. Би сейбертэй эдгээргүй байсан чинь өөрөө тавартаад хөөхөд ирсэн болохоор өөрөө авчихсан килийг алдахгүй тул сейбертэй тоглосон. Тэгээд би минутаа авсан. Минутаа авчаад дээдлийн өвсөнд хүн байнгч очиж шалгасан байдаг. Хит байгаа. Харин гара манай батыг авчихсан. Яатруу килийг яаж гараг авсан. Тэгээд би минутаа авсан. Яг тэр үед сейбер ирсэн. Сейбер надад нэг юм ботоод би сейберийг хөнгөн авсан. Бас боцоолохоор тэдгээр нэг зогтгүй надад баг зэрэг амар байсан. 5 эсрэг нэг үзэж байгаа учраас маш хэцүү. Дээрээс нь нэгийг нь алж байгаа хооронд нөгөө 5 удаа байсан учраас надад авах бэлдэх гэсэн. Би 3 дуу гоож тэгээд гарагийн авсныхаа дараа буцаж 5 руу гоолсон. Тэгээд за гайгүй үлдчихлээ дээ гэж бодож байл гуруулаа болж ирээд айлын танк үнэхээр чадвартай байсан. Над руу дайрж орж ирэл мань хон гэд онцгон дээр алгатаад явуулсан да. Өдсөн өөрөөсөө л би гэхдээ ууган чадварлаг тоглогчдын харуул сайн болсон ч гэлээ. Айлын танк сейбер гэлж аваад намайг авсан. Яг тэгээд дуугүй хүрээд танк руу дайрсан бол сейбер тэрэгдэж над руу дайрж байгаа өөрөө хүснэ. Тэгэл харварандаа очоод бадангийн яа намайг алуудахгүй урдуу хүсэж ороод тэгээд уурандаа амиа нөхөж аваад яараа буцаад ирсэн да. Тэгээд яг алчаад өдрөөваад мэдээ игнэн дээр тэгсэн гара манай таавар далуусоо зоогсч идэгий. Тэгэхээр батанг руу очиод нэг сайхан дайж ороод авлаа. Яагаад гол дээр очиод таавартай өөрөө багаантай 1 миллион ороод 1 таавар 3 миллионтэй үгээр боллоо. Тэ баггүй мэдээд тааварнаас зогтоод байдаг яа хүрэг ирдэг байгаа. Тэгэхээр
үзэгчнэрдээ нэг онгороо тавчих гэж та ам багтай байсан гэдэг. Дээрээ болсон айлын танхтай болоод хүн зүгээр нэг яагаа асуучихгүй. Ядаргаад ирлээ. Тэгэхээр нуур хүрээд өнөө танкийг яагаар намайг авчихгээд танкийг нэг сайхан хийж аваад тавар дотроо оруулаад алаа хийчихчнэ. Тэгээд манай гол таварлуудаар ирчихсэн хэдэн муу хашны минутыг алж хийчаад батангийг алахаар яасан бэ? Банкугаа мэдээд буцлаа. Яад батанг дурлцсан юм шиг дандаа хамгаалж явах юм. Тэгсэн тэнч хэдэн миньонууд манай таврыг дуусгах гэж идэг байгаа. Тэгээд тэр нэг хэдэн миньонуудыг алдаад хайсан. Ардаас нь 10 гэлтэй юу хэдэн миньон дахиад гараад ирсэн тэр. Тэгэхээр нь шууд мяаруунд хүччээд мяагийн алаа ичлаа. Тэгсэн айлын тан гарч ирэхдээ скиллээ бүрхэг ингээд зутгч байт өөр надад дээрээ дундаг байгаа. Тэгэхээр яадаг муу танк үчигээд дээр гисэн чинь сейбэр харин тэнцээ байж байгааг хараад дээрээ очив сейбэр хүрээдрүүл яа гэж бодоод өөрийнхөө таврыг хамгаалахаар шийдсэн юм да. Тэгээд энэ чинь хэдэн миньонуудыг аваад яасан бүх юмтай юмд. Тэгсэн харин бадаг тэгрэл хоёр давхаа дараа тэгрэлээс чадварлаг гихчин ботож аваад хав гэж өргөжчихлээ. Атласан батангийн аваад ичлээ. Тэгсэн гараг өөрөөс гэл ганц үедээ авахгүй юм байж давхиж орж ирснээр надтай асуулаад дуусч байгаа юм да гэж. Тэгээд танкийг нь ууранда тавар дотор нь дээрсэн чинь тавар нь хөөхий бүр төсрээд явчлаа. Тэгээд манай тавар юугийн зургуу яруу дотор устгах гэж байгааг нүдэрээ харсан би гэс гүгөөд очоод хажуугаар орсон мяг алаад энэ л миний хамгийн буруу шийдвэр байсан юм да. Ингээгүй бол би тавар аварж амжих байсан. Хамаг хүчрээд дээрсэн ч хар муу санаатай баданг хажуу талаар нохоо санаадж орж ирснээр би тавар аварж амжилгүй ялагдсан юм да. За та нарт хэлэхэд олныг хүж олонгүй 7 юм байл шүү.